Австрали жохын орон нутгийн тогтвортой, тэнцвэртэй, хүрээлэнтэй хөгжлийн төлөө хамтдаа уриан дээр оролцогч. За манай Батбахтын урангоо ямар бодол зорилго тээж эх орондоо ирээд энэ төсөлд оролцож байна? Талаас улсад 9 жил амьдраад ирсэн. Сурсан юм эх орондоо хэрэгжүүлж болох арга зам юу юм бэ? Ингээд өөрийгөө сорих гэж энэ төсөлд оролцсон. Онлайнаар ингээд ярьцлага өгөөд 3 дугаар төсөлд нэрж оролцох шаардлагатай гэдэг чөлөө аваад. Тийм, зорин. Өөрийн чинь зүгээс шаардлагатай бүх зүйлийг та хийж явж байгаа юм тий. Та яг ямар үр дүн хүлээж? Ганц мэдэрсэн зүйл маань юу вэ гэхээр би Монголынхаа улс төр ч юм уу Монголынхаа нийгмийг үзээгүй, ингээ мэдээгүй байсан байна. 9 жил эзгүй байж байгаад ирсэн Монголыг яг ямар юмнуудаар харж байна? Маш их хөгжсөн байна. Гэхдээ ганц дутагдaltaй юм нь бие бинийгээ хүндэтгэх ч юм уу харилцааны соёлд мэг харагдсан л та. Хүйтэрсэн байна уу? Би л гэсэн нэг тийм юу ч гэдэм үү те тиймэрхүү юм маш их харагдсан. Монгол хүний ямар үгийг өөр ирэх юм бол? Итгэл, найдвар, хайр гэсэн 3 үгэн дотортой. Батбахтын урангоо бүгд найрамдах Солонгос улсаас оролцогч, бүгд найрамдах Солонгос улсын Ханиан их сургуулийг улс төр гадаад харилцааны мэргэжлэр төгссөн бакалавр зэрэгтэй Солонгос англи хэлтэй LG Group-ийн салбар компанид маркетинг хариуцсан менежерээр ажилладаг. Халим University гадаад хэл судлалын төвийн шилдэг оюутан. 2014 онд Монголын оюутны дээд шагнал манлайлагч оюутан алтан медаль хүртсэн.